Ховд аймагт аялал жуулчлал ба хамтын хөгжил гэсэн ийм зөвлөгөөнийг эрх даваа гараг буюу 4 сарын 7-ны өдөр зохион байгуулж байгаа. Тус одоо зөвлөгөөний гол зорилго маань юу юм гэхээр Ховд аймгийн хэмжээнд 2028 он хүртэл аялал жуулчлалын бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх юм, өнөөдөр Ховд аймагт тулгамдаад байгаа аялал жуулчлалын хүрээнд ямар асуудлууд байна, энийг хэрхэн шийдэж ямар үр дүнд хүрэх тухайга ярилцах, зөвлөлдөх ийм зорилготой. Тэгээ энэ хүрээндээ болохоор соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны аялал жуулчлалын бодлого хэрэгжилтийг хариуцсан газрын дарга Болормоогоо мөн орон нутаг хариуцсан мэрэгчлэлтний хамт мэрэгжлийн аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүний хамт ирж өнөөдрийн манай зөвлөлт хуулцалтыг хамтдаа зохион байгуулж явуулахар төлөвлөгдсөн байгаа. Мөн одоо тус одоо зөвлөгөөнд нийт одоо сумдын иргэдийн хурлын дарга, сумын засаг дарга, соёлын төвийн дарга нар мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудлал, зоогийн газар, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид мөн одоо жуулчны баазуудаас төлөөлөл оролцоод нийтдээ 170-аас 190 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа зохион байгуулагдаж явагдана. Нийтдээ 4 одоо ихтгэл хэлэлцэж 5 салбар хилцүүлгийг зохион байгуулж тэндээсээ нэгтгэж гарсан саналаа нэгтгэн аймгийнхаа аялал жуулчлалын бодлогод одоо тусгаж бас үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулж цаашдаа хамтдаа хэрэгжүүлэх ийм үйл ажиллагааны маань төлөвлөгөө гарна гэж ингэж үзэж байгаа.